хайгуул хийж байгаа аж ахуй нэгжтэй нас уулзалт хийлээ. Ховд аймгийн удирдлагуудтай уулзлаа. Мөн энэ чиглэлээр одоо бас тодорхой төвшөнд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээд явж байгаа төрийн бас байгууллагынхантай уулзлаа. Сумын иргэдийн төлөөлөлтөд бас уулзалтуудыг зохион байгуулад явсан. Зүгээр энэ халдсан бүрэгдээ орд бид нар энэ газрын ховор элемент гэдэг зүйл маань өнөөдөр Монгол улсад нөөц тогтоогоод ингээд хайгуул хийж байгаа. За олборлолтод ерөөс огт явагдаж байгаагүй. Үндсэндээ анхны тохиол гэж хэлж болно. Тэгээ ер нь газрын ховор элемент гэж яг ер нь юу юм бэ те гэдгээс л асуудал эхэлж байгаа. Энэ өөр юу хийх юм гэхээр одоо энэ судлаад үзэхэд бол энэ одоо Менделеевийн үйлчлэг систем гэж байдаг тийм ээ. Энэ үйлчлэг системийн 17 элементийг бол газрын ховор элементтэй хамааруулж үздэг юм байна. Тэгээд энэтэй холбоотойгоор тэр 4 элемент нь бол яг тэр алзан бүрэгдээ ортогдоход нь бол байдаг юм байна. Нэг уулаа байна. Тэгээд тэрүүгээр л одоо тэр захлах автомашины батарей мотортой болоод хэрэглэгддэг юм их хөөсөр юм байна л гэж харж байгаа. За тал талаас нь бид судал шинжилгээ үзэх хэрэгтэй. Яг энэ газрын ховор элемент гэж нэгдүгээрт юу юм? За энийг олборлол яаж олборлолт тийм ээ? За олборлсноор энэ манай Монгол улсын одоо геополитик эдийн засагт ямар үр өгөөжтэй байгаль орчиндөө хэр одоо хорнолтой хүн малын эрүүл мэндэд одоо сарнол байгаа мó гэдэг ийм үндсэн нөхцлөөр одоо бас бид нар мэдээлэл цуглуулж судалгаа хийгээ явж байна. За шинжээчнэр дамжуулаад ажиллаж байгаа. За ингээд сонсгол бол нэг өдрийн турш өглөөнөөс орой болтол явагдана. За одоогийн байдлаар бол нэг 130-40 орчим хүн орох болов гэж харж байгаа. Заал танхимын багтаамжсаа болоод бас хүний тоонд хязгаарлалт орж ирж байгаа. Бид нар төрийн арданд Чингис хаан танхимтай зохион байгуулахаар товлсон юм билээ. Тэгээд төрийн байгууллагууд орж ирнэ. Төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж орж ирнэ. За шинжээчнэр орж ирнэ. За ингээд иргэдийн төлөөлөл орж ирээд ийм бүрэлдэхүүнтэйгээр ингээд сонсголыг явуулна. За гол агуулга ер нь бид нар эндээс үр дүн нь өөрөө юу юм гэхээр үнэхээр энэ газрын ховор элементийн талаар иргэд өөрөө ямар ойлголттой байгаа юм гэдэг зүйлийг нэгдүгээрт ярих хэрэгтэй. Хоёрдугаарт бид нар энэ байгаль орчинд дээр орох хэрэгтэй. Хүн малын эрүүл мэндэд яах юм? Усны асуудал яах вэ? Олборлолт нь ямар хэлбэрээр явагдав вэ? Энэ одоо дэлхийн бусад улсууд энийг яаж олборлолт вэ? Олборсноор өнөөдөр дэлхийн зах зээл дээр энэ өөрөө ямар үнэ өртөгтэй байдгийг те юунд ашиглалтын гэсэн иймэрхүү л одоо хүрээндээ энэ асуудлуудаа яриад явах болов гэсэн тийм төсөөлөл байж байна. Мэдээж өмнө ч гэсэн хяналтын сонсголтууд болж байлаа. Энэ удаагийн халзан бүртээ энэ орд төсөлтэй холбоотой энэ хяналтын сонсголтын үр дүнг нь та юу гэж харж байгаа юм бэ? Тэгээ энэ сонсгол ямар үр дүнд орно? Тий яг одоо үр дүн гэдэг нь өөрөө бид нар энэ за нүүрс ч байдаг юм уу алдчихсны талаар бол одоо хангалттай Монгол улсын иргэд бол мэдээлэлтэй байдаг тийм ээ. Энэ жишээлбэл юунд ашиглагддаг. Яг газрын ховор элемент дээр бол ийм мэдээлэл хомс юм билээ. Магадгүй одоо бас сөрөг үр дагавартай ч юм уу тийм эсрэг төрлийн мэдээллээр бол нэлээдгүй хангагдсан байт юм болов гэдэг зүйл ажиглагдсан. Тэгээ тэр агуулгаар нэгдүгээр бид нар ер нь бол яг үнэн зөв мэдээлэл байх хэрэгтэй. Үнэн зөв мэдээлэл байх хэрэгтэй. Хоёрдугаарт бид нар энэ олборлолт нь ингэж явагддаг юм. Яг мэрэгжлийн экспертүүд нь бол одоо бусад улсын сайн кейсүүдийг авч үзэж ингэж олборлолт юм аа. За олборсныгоо яаж баяжуулдгийг те заагадлалын зах зээл дээр яаж гаргадгийг энэ өөрөө Монгол улсын геополитикийн хувьд яаж нөлөөлөх эдийн засгийн хувьд ажиллах гэдэг агуулга дээр нь л харна. Тэрнээс бол хувь хүний байр суурьнаас ч юм уу урьдчилан байдлаар одоо яг ийм шийдвэр гаргаж гэдэг юм уу ийм дүгнэлт гарна гэж бол би бол хэлэх боломж байхгүй. Тий. За Монгол улсын тухайд бол нүүрснээс бол голчлон эдийн засгаа төвлөрүүлж байна. За нөгөө нэг вариант нь одоо сүүлийн өдрүүд яг энэ таны тав хоёр ярьж байгаа газрын ховор элемент яригдж байна. Таны хувь гишүүний зүгээс те хувийн зүгээс энэ газрын ховор элемент дээр яг ямар байр суурьтай байдаг. Энэ хүү газрын ховор элемент нь би сонсгол даргаж байгаа хувь хүний буюу хувь гишүүний байр суурийг илэрхийлэх нь өөрөө бол яг энэ цаг үе дээр бол буруу болов гэж харж байна. Иргэдийн санал хүсэлт мэрэгжлийн экспертүүдийн санал өгүүлбэрүүд нь илүү их чухал. Эдийн засгийг солонгоруулъя гэж бид нар олон жил ярьж байгаа шүү дээ. Ганцхан нүүрснээс манай улсын төсөв бүрдээд байна гэж яриад идэх тийм ээ. Өнөөдөр иргэд маань одоо бас амьдрал ямар байгаа вэ те? Цайлан тэрдгүүр тэтгэх юм чи ямар байгаа вэ? Энэ бүгдийг цааш нэг эдийн засгийг хатгийлэх, нэмэгдүүлэх юм зайлшгүй шаардлага бол Монгол улсад тулгамдаад байгаа юм бол байгаа. Тэгхийн тулд ерөөсөө л энэ Монгол улсад хоёр талдаа их усүрээс энэ эдийн засаг бүрдэх боломж
байна шүү дээ. Нэгдүгээр төл энэ уулуурхаан чиглэлийн асуудлууд нэж байна. За дараагийнхт нь бол одоо хөд аж ахуй. Тэ? Малын гаралтай түүхийд төмс үнсний ногоо улаан буудаа тэрхсэн зүйлүүд дээр бид нар эдийн засаг бүрдэх бас дараагийн тийм том зүйл байгаа. Тэгээд эдгээр дээр яг хэвээр хамгийн гол үнэт потенциал бол энэ эх орны үнэт зүйл бол иргэн шүү дээ. Бид нар иргэдээ яаж боловсролын системийг яаж өөрчлөх үүдэх зүйлүүдээр илүү боловсронгуй болох төвшөлт болох юм зүйлүүдийг л бодлогын түвшинд ярих хэрэгтэй. Тэрнээс бол нэг нь ухдаг, нэг нь ургуулдаг л одоо юм эдийн засаг шүү дээ. Төгсөлт нь уучлаарай таны одоо Монгол Ардын намын хяналтын орны дараагаар ажиллаж ирсний хувьд нэг зүйл асуучих. Тэгээ сүүлийн өдрүүдэд Монгол Ардын намтай холбоотой үүсэж байгаа цаг үеийн судлаар одоо яг ямар байр суурьтай тийм одоо баг урлын тоо ерөнхий одоо уучлаарай намын дараагаар одоо сонгуульд ялалт байгуулсан гэдэг утгаараа оюун эрдэнэ гэдэг хүн үргэлжлүүлээ ажиллах хэрэгтэй юм уу? Ерөнхий сайдаар томилогдсон утгаараа замдан шидэр ерөнхий сайд байх хэрэгтэй. Эсвэл одоо их хурлын дарга бол өөрөө бас намын даргын сунгаанд өрсөлдөн гэдгийг бол мэддэг. Хяналтын ерөнхий орон даргын гэдэг албан тушаалыг би сонгуульт албан тушаал учраас би одоо бас давхар ашиж байгаа. Тийм. Манай хяналтын ерөнхий орон өнгөрсөн 7 хоногт хуралдаж өдөртөх зүйл рүүгээ чиглэл өглөө. Тэгээ сүүлийн үед нүүсэд байгаа нөхцөлтэй холбоотой. За Монгол Ардын намын дүрмэнд юу гэж тусгасан байдаг вэхээр сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд намын даргыг ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж байдаг. Байна ч гэж байдаг. Ямар ч хууль эрх зүйн орчинд өнөөдөр ерөнхий сайд намын дарга байна гэсэн тийм үг үсэг нэг ихч байхгүй. Тэрнээс буруу ойлголт ингээд яваад тах шүү. Би зүгээр саяхны одоо кейсүүдээс ярил л та тийм ээ. Жишээлбэл манай намын дараагаар тухайн үед Мион Бинк бол дарга ажиллаж байсан 2016 оны сонгуульд ялт байгуулад өөрөө ерөнхий сайд болов шүү. Жаргал тулгын эрдэнэтийг ерөнхий сайд болоод намаас нэр дэвшүүлж болгоод өөрөө их хурлын дарга болж байсныг та бүхэн санаж байгаа тийм ээ. Гэтэл жаргал тулгын ерөнхий сайдаар ажиллаж авах хугацаанд намын дарга байсан юм уу? Бас байгаагүй тийм. Тэгэхээр өнөөдөр энэ намын улс төрийн намын нэг үнэт зүйл буюу институтчлалын нэг хэмжүүр нь өөрөө дотоод арчлал гэдэг. Өнөөдөр намын гишүүн бол хинч байсан гэсэн өөрийгөө намынхаа өдөрт халбан тушаал нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй. Улс төрийн намын тухай хуулийн 8-р зүйлийн 8-1-д нь юу заасан байдаг вэхээр өдөрт халбанд одоо сонгуульд албан тушаал нэрээ дэвшүүлж болно. Нэрээ дэвшүүлсэн хүнийг ядуурлаган гадуурхыг хариулна гэж байна. Тийм ээ. Бодлогын сайхан өрсөлдөөн явагдах хэрэгтэй. Бид нар өрсөлдөөн гэдэг зүйлийг бол илүү бүр боломжийг нээж өгч байгаа хэрэгтэй. Өнөөдөр бас л одоо кейс ярихад энэ бол даргыг намын дарагт өрсөлдөж байхад аюур сайхан нэрээ дэвшүүлж өрсөлдөж байлаа. Хөрсөх даргыг намын дарагт өрсөлдөж байхад тухайн үед бүлгийн дарга байсан хаян хэрвээ өрсөлдөж байлаа гэх мэттэй. Ийм ба үндсэн хуулийн гол заалт нь өөрөө юу гэхээр улсын хурлын сонгуульд олон хулсан улс төрийн нам ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж. Намын даргыг гээгөөс бас ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. Энийг ч дэвшүүлж байна шүү. Тэгэхээр өнөөдөр жишээлбэл Зандан шатар ерөнхий сайд улсын хурлын гишүүн биш тийм ээ. Өнөөдөр парламентод ирэх хэрэгч буюу засаг бүрдүүлэх хэрэг нь Монгол Ардын намд байгаа учраас Монгол Ардын нам хүний дэвшүүлээд ерөнхий сайд болгож байгаа шээ. Тэрээс яг асуудлыг бид нар зарчмын талаас нь харж ярих хэрэгтэй болохоос Зандан шатар оюун эрдэнэ гэдэг байдлаар бол би энэ асуудлыг харж болохгүй гэж харж байна. Сүүлийн өдрүүд мэдээ итгэвчээр Монгол Ардын намын нарийн бичгийн дараа чулуун цаг гэдэг хүнээс хатуулж гсэн байгаа. Энэ талаар одоо нам дотор сая тэг хяналтын оргоор ямар энэ талаар хэлэлцсэн үү тий? Ер нь бол нам асуудлаа дотооддоо хэлцдэг байх хэвээр. Гишүүдийнхээ хүрээнд, сонгуультнуудынхаа хүрээнд асуудлаа хэлцдэг байх хэвээр. Өнөөдрийн сүүлийн үед энэ улс төрийн намыг 4 жилд нэг удаа нэг их хурлаа оролдуулдаг уламжлал гэдэг. Одоо энэ бол хуульчлагдаад явчихж байгаа улс төрийн намын хуулиараа. Тэгээ энэ хурал чинь өөрөө их хурал гэдэг бол тухайн улс төрийн намын удирдах дэд байгууллага гэж үздэг. Энэ хурлаас намын даргаа сонгодог, дүрмээ өөрчилдөг, баг хурлаа одоо төлөөллийн төв байгууллага сонгодог гэдэргээд ингээд уламжлалтыг хяналтын байгууллага сонгодог гэдэр. Тэгэхээр одоо энэ 25 он бол одоо манайх чи 2021 оны 12 сарын 6-нд 30 дахь их хурлаа хийсэн бол одоо энэ 25 он бол 31 дахь их хурл ингээд хуралдах юм он таарч. Тэгээ энэ он болоод ирэнгүүт намын даргын өрсөлдөөн мэдээж одоо орж ирж байгаа. Тэгээ энтэй уялдуулаад одоо ингээд сүүлийн үед энэ хуулийн хэлтэн байгууллагаар одоо бас далаалгаж одоо асуудал хандж байна гэсэн юм зүйл бол нийгэмд нэлээд тархаж явсан тийм ээ. Ялангуяа манай нам бол 300 гаруй намын гишүүнтэй энэ
гаруй мянган намын гишүүдийн тунд одоо бас энэ зөв буруу зөв ойлголтууд явж байгаа. Энэ дэр би өдөрт зөвл хуралдаж дүгнэлт улс төрийн дүгнэлт авах гэсэн. Би одоо тэр хуулийн хэлтийн байгууллага одоо бас энэ улс төрийн намын үйл ажиллагаанд ингэж оролцоод байна гэж би бол харахгүй байгаа. Тэгвэл өнөөдөр Монгол Ардын намын төв байранд хуулийн хэлтийн байгууллагын одоо төлөөлөл очиж тухаас нэг албан тушаалтныг одоо саатуулж өрөөнд нэгжлэг хийнэ гэдэг бол яг л одоо энэ өнгөрсөн хугацаанд болж байгааг болж болсон л та. Тэгэхээр энэ дээр намын удирдах зөвлөл нь өөрөө хуралдаж улс төрийн дүгнэлтийг гаргах хэрэгтэй гэсэн тэм чиглэлийг өдөртүүлдэг гэсэн. Одоо энэ намын энэ баг их хурал одоо хуралдуулахгүй байгаа ингээ хугацаа алдаад байгааг та юу гэж харж байна? Одоо ерөнхий сайд асан оюун эрдэнэ намын бүлгийн хурал дээр ч гэдэг юм ямар нэгэн байр суурь илэрхийлсэн болов уу? Одоо тэгээд энэ манай хяналтын ерөнхий орооны юун дээр чиг үүрэг дээр одоо манай намын удирдах зөвлөлийг намын ерөнхий нарийн бичгийн дарга хахалдаг. Хурлын зарлж хуралдуулдаг. Тэгэхээр ерөнхий нарийн бичгийн дарга нь өдөр зөвлөлийн хурлаа ярилцлаа зарлж хуралдуулаа. За тус хурлаараа одоо миний түрүүний хэлсэн улс төрийн дүгнэлтийг гарга. Энэ эв нэгдлийг хангаж ажиллах тал дээр тодорхой алхам хий. За тэгээ одоо энэ 25 он бол одоо намын ээлжид их хурлаа хийх одоо он таарч байгаа учраас одоо тэр дараагийн шитнүүдийн хурлуудыг одоо хуралдуулах товоо тогтоогод чиглэгдсэн байж байгаа. Тэр дагуу одоо тэгээд энэ 7 хоногоос эхлээд энэ хурлууд нь өрнөд явах болов гэж харж байна. Дээр нь өнөөдөр парламентын чуулган намрын чуулган нээлттэй хийгээд хамгийн их асуудал бид төсвийн өрөөний мэдгдлээ хэлцээд эхэлж байгаа энэ цаг үед гэж байна. Гэвчлэн иймэрхүү зүйлүүдэд бас анзаарч тооцоолж энэ их хурлаа загалах нь зөв болов гэж харж байгаа. Их хурлыг одоо 45 хоног хугацаанаас өмнө товогдох тах дөрвийн залттай. Одоо жишээлбэл өнөөдөр зарлалаа гэхэд бид 45 хоногийн дараа хуралдана гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ хугацаагаа тооцоод энэ ондоо багтаж бид нар хурлаа хийж хамар хүрээний асуудлуудаа хэлэлцэж бүрэлдэхүүндээ шинжилэл хийж ингэж явах ёстой учраас одоо энийг хэрэгжүүлээд явах хэрэгтэй л гэж харж байна. За баярлалаа.